хүний эрхийн зөрчил, хүний эрхийн одоо маш том асуудлууд ер нь л би зүгээр одоо цагтаар л ярив. Одоо өмнөх цагтаар л маш олон хүн ярьлаа. Тэгээ тэрийг одоо шийдэж байгаа ч юм ер нь байдаг юм одоо Монгол улсад бараг байхгүй бах. Одоо цагтаар бол хүний эрхийн зөрчлөл өдөр тутам цаг минут бол явж байгаа хүн болгон төр ялангуяа Монголын энэ ядарсан ард түмэн дээр л өдөр болгон тулгарж байгаа. За нэг жишээ нь бий байгаа юм. За манай хүүхэд 16 настай охин одоо энэ тээврийн автобусанд зам дээр автобусанд мөргүүлсэн. Яв хүний гарцсан дээр ногоон гэрлэр гарч яваад. За тэр автобусны жолооч нь одоо сүүлийн үед орж ирээд байгаа хар автобусны жолооч ямар нэгэн одоо 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай гэж Нямбатар зарлаад баахан жолооч авсан шүү дээ. Тэр нь болохоор ямар нэгэн байдлаар одоо туршлагагүй нөхөр байсан юм шиг байгаа юм. Тэгээ цалинд нь болоод орцсон юм л гэж би бодсон. За ингээд ногоон гэрлэр гарч яваа хүүхдийг гарцсан дээр явгооны гарцсан дээр мөргсөн. За энэ асуудлыг одоо мэдээж цагдаагийн байгууллагаар яваад гэмтлийн зэрэг тогтоох шүүх шинжээч дүгнэлт гарсан. За эхний дүгнэлт бол угаасаа худал дүгнэлт байсан. За дараагийнх нь дүгнэлт буюу 3 шинжээч орж ирсэн. 3 шинжээч нь эхнийхээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хуулаад биччихсэн. Хуулж бичихтэй Баянзүрх дүүрэгт болсон автотээврийн ослын хэргийг хаан уул дүүрэгт болсон ослын хэргийг Баянзүрхт болсон ослын хэргээр мотоциклтэй хүн дайрсан гэдэг хэргээр бичээд оруулсан байсан. Энэ бол хулгайгаа нуугч жагаад бүр бариад өгсөн гэсэн үг. За тэгэхээр би цаашаа яваад бас 5 шинжээчийн дүгнэлт оруулж ирсэн. 5 шинжээчээс одоо хөндлөнгийн шинжээч буюу одоо зөвлөлөөс 2 3 шинжээч нь шүүх шинжээний хэлгээний байгуулгасан. За энэ шинжээчийн дүгнэлтээр бол одоо яг мэрэгжлийн дүр сонслогоо буюу мэрэгжлийн эсвэл одоо тэр яг тархины мэрэгжлийн эмч нарын шинжээчнэр оруулж ирж үнэн гэрэн тогтоолгосон. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр хамгийн наад захын зөрчил бол хүний эрхийн зөрчил бол энэ шүүх шинжилгээний газар энэ шинжээч нарт байна. Энэ шинжээч нар бол жинхэнэ хүний эрхийг бол маш их зөрчдөг. Яаж ч дүгнэлт гаргаж болно. Тэр шүүх шинжилгээний ерөнхий шинжээчийн одоо журмаа яаж ч хамаагүй тайлбарлаж байна. Тэгэхээр энэ дээр бол хүний эрхийн зөрчил маш их явж байна. Эний цаана өргөдөл гомдлоо уншиж чадахгүй эсвэл өөрийнх эрхийг хамгаалж чадахгүй маш олон иргэд байна. Бичиг өсөг мэдэхгүй ч юм уу эсвэл одоо амьдралын хэм маягаас шалтгаалаад тэрүүгээр явах боломжгүй ч юм уу. Тэгээ энэ хүмүүс яг вэхээр эцсийн байдлаар за амнаас хохирог юм чи яад ингээ хайчдаг. Ингээд цаана нь гэмт хэрэгтэн ял завшаа явж идэг. Энэ асуудлыг бол маш сайн одоо энэ хүний эрхийн байгууллага үзэх ёстой байна. Хүний эрхийн хороо. За энэ талаар бол би ямар нэгэн байдлаар одоо хүний эрхийн хороо мороо одоо байгууллага тийм юм руу явсангүй. Уусаа шийдэхгүй учраас. Тэгэхээр би гол дүгнэлтийн юу гэж хэлэх гээд вэ гэхээр энэ Монгол ардын намын шатны энэ агентлаг энэ хууль хүчний байгууллагууд зүгээр л намын хариаллаар албан тушаалд очсон. Тэгээд тэр намын хамаарал бүхий асуудлаар ингээд хэргийг ингээд явуулдаг юм байна гэдгийг бол иргэн хүний хувьд бол өөрийн биеэр хардсан учраас мэдэрсэн учраас би энийг энд яг орж ирж ярих гэж өглөөнөөс хойш би уцтаж орж ирлээ. Тийм учраас шүүх шинжилгээний ерөнхий газар энэ шинжээчийн дүгнэлт гэдэг чинь жинхэнэ хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа. Тэр шинжээч бол хуулиараа худал дүгнэлт гаргуул эрэггүй хуулиараа ял авах тийм хариуцлагатай. Гэтэл тэрийгээ тоохгүй намайг дээрээс хамгаалдаг ч юм уу эсвэл би ингэж гаргачвал дараагийн хүн бид нар хамгаалдаг ч юм уу. Ийм сэтгхүүд тэнд байна. Мөн тэр шинжээчнэр дотроо дарагтайгаа бүгдөө нийлээд хоорондоо хин нэгнийхээ эрх мэдэлд орцсон байдаг, иргэшээлд орцсон байдаг юм байна. Тэгээд ингээд чи тэгж гарга, ингэж гарга гэдэг ийм байдлаар ярьдаг юм уу? Би энэний талаар нь дарга дээр нөхөр дарга нь нөгөө шинжээчнэрээ өмгөлөд хамгаалаад сууж байгаа. Одоо би нотлох баримттайгаар би энийг ярьж байгаа учраас би дараа нь би дэлгэрэнгүй нотлох баримтын үндсэн дээр би хэвлэл мэдээлэл байгаад хандна гэж бодож байгаа. Яг л нэр ус дурдсангүй ерөөд нь ярьлаа. Энэ үл яг нөгөө мөрдөн байцаалтын шат дуусцаа шүүхийн шатанд байгаа учраас тэгээд
Дээрэс нь шүүх хурал нь болохгүй жил 3 сар боллоо. Зам тээврийн ослын тодорхой ойлгомжтой хэрэг дээр жил 3 сар болж байна. А гэтэл ээдрээд ч юм уу ямар нэгэн одоо маргаантай хэрэг дээр бол энэ хэдэн жил явах юм байна. Тэгэхээр энгийн иргэд дээр ийм хүндрэлж хэрэглэл хүний эрхийг зөрчил маш үүсдэг юм байна гэдгийг та бүхэн хэлэх гэж орж ирсэн. За